өөрөөгөө өгөөж гэж юу юм бэ гэдэг тухай. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд бид нөгөө урт хугацааны хөгжлийн бодлого, дунд хугацааны хөгжлийн бодлого хийдүүдэд боловсруулсан байхгүй. За тэрийг боловсруулж байгаа хавцад ерөөсөө хамгийн төвөгтэй ойлголт нь бид нэр томьёогоо ойлгох тухай асуудал. Юу гэж ойлгох вэ те. За ийм учраас нөгөө хуулиудад бид нэг нэр томьёо гэсэн бүлэг ордог шүү дээ те. Энэ хуулиа зөв ойлгохын тулд. За тэгвэл бид нэр эргээд одоо Монгол улсын хуулинд өгөөж гэдэг зүйл маань ямар хуулинд байгаа харъя те. Ганцхан хуулинд байгаа. Яг өгөөж гэдэг үг. Улсын төсвийн тухай хуулийн 28.3.2 дээр л байгаа. Эдийн засгийн өргөөж хөрөнгө оруулалтыг өргөж. Энүүгээр төслийг сонгох хэрэгтэй гэсэн юм л заалт. Бусад хуулинд байхгүй. За би сая зүгээр ашигт малтмлын тухай хуулийг гүйлгээд харахаар нөлөөлөл гэж байна те. Нөлөөлөл байгаль орчны. Түүнээс хуулийн дээр заавал те төслөөр ашигтай байх хэрэгтэй гэж бичихгүй шүү дээ. Тэгэхээр бидний өргөөж гэдэг ойлголт ерөөсөө маш те өргөн. Одоо баг микрогоос эхлэн макро хүртэл. За тэгээ яг англи хэл дээр гэсэн нэг өөрөө хэд хэд утгаар илэрхийлж те адил утгатай. Монгол хэл дээр буухан бол үр ашиг, өрөөгөөж, үрдэн, ашиг. За тэгээ байгаль орчны нөлөөлөлийг тооцох юм бол ингээд нөлөөлөлгээд ингээд 5 адил утгатайг бид нар нэг үгээр ойлгож байгаа байхгүй. За зүгээр талд хэлээ те. Одоо бид нар уулуурхан төслийн өгөөж гэж ярьж штэ. За иргэдэд болохоор нөгөө сарыг бидний нүдээр хардаг шиг хэлж байна те. За өгөөж улаан юм жоохон байна гэдэг. А бодитоор бол сар болж ижиг биш те. Яг нөгөө хэмжээсээр. Тэгэхээр энэтэй адилхан л ойлголт байгаа байхгүй зөрүүтэй ойлголт. Тэгэхээр энийг ижил болох хэрэгтэй. Яаж ижил болох вэ гэхээр хуулиар л нэр томьёогоо тогтчихж. За өөрөөгөөж гэдэг ойлголт таанаас гарч ирсэн юм гэхээр оюут толгойн хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгт бий байсан. Тухайд мэдээж хуулийн дээр энэ ойлголт байхгүй те. Их хурлын тогтоол дээр л орсон баг те. Өөрөөгөөжтэй байна Монголын талд. За тэгэхээр өөрөөгөөж яа тооцсон бэ гэхээр нөгөө тухайн ажлын хэсэг л тооцсон шүү дээ. За сая нөгөө 12 сард болсон оюутлогын нээлттэй хэлцүүлэг дээр нөгөө оюутлогын төслийн санхүүгийн албаны дарга Дулам Сүрэнгой хэлсэн санал би сая харлаа л да. Яг зөв энэтэй санал нөгөө. Төслийн өргөж бол олон янз байна те олон төвшөнд байна. За тэгэхээр би зүгээр эндээс харахад эдийн засгийн өргөж байна, байгаль орчны, нийгэм улс төрийн те төв засгийн газрын орон нутгийн ингээд төвшин болгоо хамарч байгаа салбар бол. За Дулам Сүрэнгийн хэлсүүгэнд бол яг энийг нэг ангилах гэж оролцсон. 3 ангил байна гэж хэлсэн байна те. Эхлээд яг бидний тооцож байгаа нөгөө санхүүгийн үр ашиг татвараар тооцсон тийм Монгол улсын төсөв тооцсон төв орн нутгийн. Хоёрдугаарт нөгөө ажиллах хүчин болон эдийн засгт оруулж байгаа өргөж. Энэ хоёр дахь давхарга нь тийм. Миний бодлоор бол ялангуяа уулуурхайн тосол дээр 3 дахь давхарга нь байна тийм. Энэ сая хоёр дээр нэмэх нь нөгөө геополитик өргөж байхгүй. Тийм ялангуяа том тосол дээр экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлж тийм. Энийг бол яг нэг тоогоор хэлэх аргагүй тэгтээ өргөж мөн. Тэгэхээр ийм байдлаар ойлголттой нэг болохгүй бол бид нар ингээд яг нэг адилхан хэмжээс дэмиг өөрөөр хараад байгаа учраас энэ ерөөсөө болохгүй. Тэгэхээр цаашдаа бид нар энэ ойлголтоо одоо сангийн яам дээр нөгөө улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бид нараас өгөөж энийг нэг ойлголттой болгох гээд хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаачлаад явж байгаа байхгүй. Тэрэн дээр бид нар яг энэ саналыг хэлж. Яг хөрөнгө оруулалтын өргөж бид нар ямар аргачлалаар тооцныг хөрөнгө оруулалтын өргөж тооцох юм бэ те? Олон улсын аргачлал бас л олон юм захгүй. Бид нарын хэрэгжилж байгаа арга болохоор зөвхөн анхны хөрөнгө оруулалтыг нэгснээр л ойлгодог маш энгийн. Тэгэхээр цаашдаа бидний бүх маргааныг цэгцлэх нөгөө суурь ихний шат маань энэ ойлголтоо хуулийн нэг болгоод нэр томьёо болгоод тэгээд тэрнээсээ дагуулад их хурлын тогтоол, засгийн газрын тогтоол бүх юм дээр яг тэр ойлголтоор авч үзэх хэрэгтэй. Тэ? Өөрөөгөө аль хэсгийг одоо тэр 3 давхарга бол сая засгийн газрын нөгөө эдийн засгийн өөрөөгөө нэмэгдүүлэх тухай гэж тогтоол гарлаа шүү дээ. Тэгэхээр тэрний яг аль хэсгийг үзэж байгаа тийм нэгдүгээр давхаргаар нь тооцсноор. Магадгүй урт хугацаанд тооцох юм бол хоёр дахь давхарга нь орж ирж шүү дээ. Ажилчдын мэдлэг чадвар, тэ ур чадвар гэх мэт. Тэгэхээр ийм байдлаар нэр томьёогоо зөв болгож авахгүй бол ерөөсө бүх маргааны хүнс яг л энэ дээр л багш.